За эрхэм үзэгч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр тариаланч ярьж байна цуврал подкаст энэ удаагийн дугаараа Арангаа аймгийн төвшрүүлэх сумаас бэлтгэж хүргэж байна. Тэгэхээр бид яг одоо Арангаа аймгийн төвшрүүлэх сумд газар тариалан эрхэлдэг Баг ангаа компани захирал Монгол улсын зөвлөх агар номч зөвлөх болоод Монгол улсын гавьяат агар номч Жавхлантай уулзж байна. Сайн байна уу та? Сайхан амарч гэнэ үү? Сайхан амарч гэнэ үү? За ургац ариун байна уу энэ жил? Энэ жил ургац сайхан байна. За 2025 он ерөн зүгээр энэ төвшрүүлэх сумын нутгаар ямар жил болж өнгөрөв? Зуны 3 сар ер нь яаж өнгөрөв? Хор бороо ямар байв? Үлтрээний гарц ямар байна? Энэ жил манай энд одоо зуншлаг сайхан байлаа. 5 сарын 14-наас 6 сарын 10 хооронд нэг бороо орохгүй нэг 24 хоног нэг ганцсан нэг иш тооцох юм бол бусад үед нь бол одоо тариалангийн хувьд бол их сайхан тааламжтай жил болж өнгөрлөө. Энэ жилийн ургац сайхан байна оо. Агийн дундаж нэг 15 центнертэй байна. Центнертэй. Удааны чанар их сайн байна энэ жил. Цавлаг өндөр байна. Тэгээд натуржин их өндөр байна. Ерөнхийдөө энэ жил тариалангийн Арангаа хувьд бүс нутгийн хувьд бол их сайхан тааламжтай жил байлаа. Баг ангаа компани ер нь анх хэдэн онд байгуулагдав? Та өөрөө ер нь газар тариалангийн салбартай ер нь ахуй амьдралаа хизэнээс холбоо? Манай компани одоо 1992 онд байгуулагдсан. Би бол одоо 1986 онд өдөөж хөлсөр төгсөөд Арангаа аймаг тариалан тариад энэ жил одоо 40 дахь намраа тариа хурааж Арангаа аймагт л одоо тариалан тарьж насыг авч байна да. Энэ жилийн хувьд бол ер нь одоо газар тариалангийн гол төв бус нутаг Булган, Сэлэнг, Төв аймгийн нутгаар нэлээд гантай цуслаа тийм ээ. Тэгэхээр энэ бүсээр одоо ямар жил бол зуншлах болж өнгөрөв? Манай бүсээр үл энэ жил бас сайхан жил болсон. 5 сарын 14-аас нэг 6 сарын 10-ны хооронд хур ураа багтаа жоохон халуун өдрүүд их байсан. Тэгээ тэрийг тооцсон бол одоо бусад үед бол тариалангийн хувьд их сайхан тааламжтай жил болж өнгөрлөө. Сайхан нар хурдгширсэн, хур ураа илүүхтэй тийм сайхан жил боллоо. Тэгээ намартаач гэсэн одоо тариа хураахад бас их сайхан байна. Хяруу нөх унсангүй. Тэгээд одоо хур бороог нь татарсан. Хураалтын үед саатал багт ийм сайхан жил боллоо. Саяны 8-9 сарын бороо ер нь гайгүй бол өнгөрөв тийм ээ. Сая бол одоо баг зэрэг орсон. Нэг хоёр удаа орсон. Тэгтээ бол тариаланд тийм янз бүрийн тийм саад болохоор нөлөө болохоор тийм хурд онцлол орсонгүй. Таны тухайд ер нь зүгээр энэ тариалтыг одоо ямар технологи, ямар аргаар тарьж ургуулж байна? Зүгээр энэ бүс нутагтаа ер нь ямар технологи мөрдөж байна? Арангаа аймаг ч юм бол одоо жоохон өндөр уулын бүс. Тэгээд одоо энэ дэр бол одоо дундын болцтой сорт хүрдэл болохгүй дандаа эртний болцтой сорт тариалдаг байсан. Тэгээд сүүлийн үед энэ дэлхийн дулаалт тэгээд Арангаа аймагт бол одоо тариалангийн одоо янз бүрийн дундын болцтой, дунд орон болцтой сортууд тарих тийм тааламжтай нөхцөл үүссэн. Тэгээд одоо эртний дундын болцтой сортууд, орон болцтой сортууд ч юм бол 2 центри ялгаатай биологийн нөхцөл нь тийм байдаг учраас ерөнхийдөө Арангаа аймагт тариалан эрхэлдэг сайхан тааламжтай жил ирж байгаа. Тэгээд энэ жилийн хувьд бол ургац их сайхан байна да. За үр сортын хувьд одоо ямар сорт тарьж ургуулж байна? Манай ч одоо би бол одоо 2001 оноос эхлээд яамны үр аж ахуй, үр үржүүлэх аж ахуй гэж явж байгаа. Одоо 24 жил болж байна. Энэ хооронд ч юм бол одоо эртний сорт айл бүдүүн 43 скала гэсэн сортууд их үржүүлсэн. Мөн халах голыг одоо хинтийн биндрээс авч үржүүлж байсан. Тэгээ одоо 95 онд ч би усын баруун дурнаас 70 тонн айл бүдүүн 43 сорт. 97 онд бол хинтийн биндрээс 40 тонн халах гол авчирж ингээд 2001 оноос энэ одоо нутаг тохирсон бас тийм сорт үржүүлэх ажил нэлээд хийсэн. Хамгийн сүүлд бол дархан 34, алтаасын 325, тэгээд зархан 172 гэсэн сортуудыг үржүүлж байгаа. Тэгээ энэ явийнхаа аж ахуй нэгж зөвхөн дэвшрүүлэх биш. Одоо Арангаа ойролцоо сумууд, тэгээд үр хангаа хар хорон гэх сумуудад үр үржүүлгээ үрэн тарааж ингэж бас үржүүлэх ажил хийж байгаа. Өнгөрсөн жил дарханы хөрвөлингээс
Зархан 172 гээд сортыг 5 тонныг авч үржүүлээ. Нодон 45 тонн болсон. Одоо энэ жилийн байдлаар 400 тонн болчиход ингэ байж байгаа. Тэгээд энэ үр үржүүлгийн аж ахуйг бас цаанаас нь одоо энэ дархны эрдэмжлэгээр урамсдаар нэгэн хүрээлэнтэй холбож тэгээд үр үржүүлэх ажил дээр бас элит төрөө өгч ингэж үржүүлж байгаа. Өнгөрсөн жил ихэд бол хөдөөж ухааны их сургуулийн багш Даваа гэдэг хүн энэ манай дээр 23 сортын туршилт тавьсан. Тэгээ эндээс хамгийн өндөр урагштай тэгэхээр биологийн хувьд бол хамгийн өндөр гарцтай 172 гэдэг сорт шалгараад тэгээ одоо энийг үржүүлээд 5 тонныг 2 жилийн өмнө авсан. Одоо 400 тонн болоод. Талбайг харахад бол одоо зурвалсан байна шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ манай харангаа чинь нөгөө өндөр уулын бүсдгээд их бас хавартаа их салхи шуурга ихтэй. Тийм учраас ер нь тариалыг эрхэлж байгаа хүмүүс бол одоо сүүлийн үед тийм үргэж нийл талбай их тариад байгаа. Тэгэхээр энэ ч юм бол одоо дээр үеэсээ ихсэн технологи л доо. Тэгэхээр ингээд зурвас хийчихээр салхины хурд багасдаг. Хуйлэрч явж байгаа шороо бол одоо тэгээд одоо нэг хар шороон дээрээс ингээд зурвастай талгадаа очингууд шороо нь багасаад ингээд зогсчдөг. Тийм учраас хөрсний салхины илгэдэл багтай. Хөрсөө салхинд хийсэхгүй. Тийм сайн талтай. Хоёрдугаарт одоо зурвасны бас сайн тал бий л дээ. За, тариал нөгөө салхи их ордог учраас одоо жоохон оройхон болцоос ортмордыг тэрхэд их түргэн болдог. Үргэж талбай ч юм бол одоо болцсон бас нэлээ ороодох гэдэг. Тэгээ зурвастай талбай ч юм нөгөө салхи их тал талаасаа салхи ордог учраас тарианы бос түргэн байдаг. Тийм сайн талтай. дархан сортын үр ерөнхийдөө үржүүлээд явж байгаа гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр энэ тарилт гэдэг энэ технологи дээр нь одоо яг юуг мөрдөж явж байна та? Технологиор нь арангаа нөхцөлд бол өрн шийхгүй л ургацахгүй. Одоо сүүлийн үед ч одоо энэ сүүлийн үед нь орчин үеийн Канада, Америкийг дуурайгаад одоо манайх бол өрншгүйгээр тариад ирэлнэ гэж нэг тийм ойлголт нэг хэсэг байлаа шүү дээ. Тэгээ одоо нэг хэсэг хүмүүс өрншгүйгээр тариад ирж бас ургас алдаж нэлээ алдагдлалд орсон. Тэгэхээр одоо өрнш ч юм бол одоо бас нэг 3 талын яаж төгөлтөө. Нэгдүгээр шимтжээлийн болж дөрвөлжүүлдэг, хоёрдугаар чийг хөрөмжлүүлдэг, гуравдугаар тэр олон наст хог хөнгөлдөг устгадаг. Өрншийн хэд хэдэн боловсруулдаг. Тэгэхээр нэг өсөндөө бол одоо өрнш чинь бол хүнээр бол одоо ийдшээ бэлж байгаа гэсэн үг л дээ. Дараа жил одоо тариад ирэхт бол маш сайхан одоо ургас гिचнээ гантай байсан ч л өрншөнд ургас алддаг. Ийм сайн талтай байдаг. Хосос өрнш хэрглэж байна да. Ер нь эргүүлэх технологи бол одоо ерөнхийдөө болоод байгаа. Хим өрнш химээ хорццаад тэгээ дараа нь одоо хөрсөн жоохон ягтарлаас хамгаалаад хатуурлаас хамгаалаад сэрүүлт хийж байна. Сүүлийн үеийн техникүүч одоо сайхан болж байна да. Одоо Виктор 410 гэдэг компани бол одоо нэг өдөртөө нэг 60 70 га явждаг. Хуучин одоо Скетав компани байх чи өдөртөө 20 га явдаг. Тэгэхээр одоо нэг компани гэхэд 3-4 компани ажил хийдэг. Нэг яндагаад бас жолоочийн тоо багасдаг, ажиллах хүч багасдаг. Тэгэн ч одоо ширгүүлтээ 30 гэл явахад 10 тонн ачдаг байл шүү дээ. Одоо бол ширгүүлтээ хуучин 50 тонн ачдаг. Тэгэхээр одоо 5 дэргэний оронд 1 дэрэг байж идэг. 5 жолоочийн оронд 1 жолооч байдаг. Иймэрхүү маягаар технологи бол одоо шинжлэхтэй, техник шинжлэхтэй. Манайх бол одоо хамгийн сүүлийн үеийн хардаг орцсчтэй л да. Өдөрт 200 одоо талбайд хорцсчдаг, бордоогоо хийждэг. Сүүлийн үеийн технологиор бол одоо энэ хөрснөөхөө гартгарамд бордоо хэрглэж байна. Нийлмэл бордоо хэрглэж байна. Одоо сүүлийн үед бас шингэн бордоонууд их гисэн. Тэгээ тэрийг хийхэд бол энэ хорцсч бас өндөр үр дүнтэй. Тийм сайн талууд гал. За, бордоо бол одоо маш их чухал зүйл болоод байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр таны хувьд одоо ямар бордоо хэрглэж байна? Миний хувьд бол одоо нийлмэл бордоо. Одоо эрс одоо азот фосфор калий нийлмэл бордоо хэрглэж байна. Тэгээд одоо манай энэ бас орон нутгийн одоо Монголд бол сайхан тийм шингэн бордоонд хэрглэж байгаа зэрэг их байна л да. Одоо гүмэний бордоо байна. Тэгээд одоо шимт бор гэдэг юм бордоо байна. Тийм бордоонуудыг одоо байнга хийж байна. Ер нь ургамлын нэг буталтын үе шат, тэгээд гол гатхалтын үе шат, цэцгэлтийн үед энэ бордоонууд ирж ургацуулна 2-3 зэдэр нэмэгдэж. Одоо шимт бор их сайн байна. Биондоргийн бордоо бас сайн хэрэгтэй. Иймэрхүү бордоонууд бол сүүлийн үе сайн хэрэгцээ ихтэй. Тэгээд хамгийн гол нь одоо хөдөө орон нутгатайгаа бид нар бол орон нутгийн бордоо их сайн байна. Бууц. Бууц. Тий, бууцыг бол одоо бас
бага хэмжээгээр хэрэглэж байгаа. Гаад бол их олон тонн ордог. 5-аас 10 тонн өдөр ордог болохоор яг хөө жилд нэг 20-30 гагаар нэмэгдүүлээд орон нутгийн бордоо хэрэглээд буус ч юм бол одоо 1-3 жилийн дотор бас байнга үйлчлэгээ өгдөг. Эхний жил дотроо нөгөө хөрсөндөө ялцраад 2 жилээс маш их үр дүнтэй байдаг. Тийм учраас тийм бордоонууд л хэрэглэж байна. Бид ер нь одоо энэ цаг үед цаашдаа энэ газар тариалан үйлдвэрлэлээс одоо тогтвортой чанартай урах завхын тулд ер нь одоо ямар замаар яаж явах ёстой юм, юуг мөрдөж ажиллах ёстой юм тийм ээ. Та энэ дээр бас мэрэгжлийн агрономичны хувьд ер нь юу гэж Одоо ер нь тэгээд энэ байгаль цаг уургийнхаа нөхцөлийг дагж ил тэрэндээ тохирсон соор технологиор сонгож ил ажиллах хэрэгтэй. Одоо жишээ нь дэлхийн дулаартай холбоотойгоор одоо Арангаа аймаг ч юм бол одоо 2-3 градусаар ингээд дулаарч байгаа. Та тэрэндээ тохирсон л тийм сортоо л тэр хэрэгтэй. Тэгээд сүүлийн үеийн сортууд ч бас өөрөө ингээд сортын чадвар нь өндөр болсон. Тийм сортуудаа сонгоод тэгээ одоо тарих хугацаагаа бас их зөв сонгох хэрэгтэй. Одоо жишээ нь хаврын эцсийн үдрэл хідүүд болж байна. Намрын ихний үдрэл хідүүд болж байна. Эндийн тохирсон тийм технологиор бол хугацаагаа сонгож тарих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо энэ байгаль цаг уурч их өөр болж штэ. Тэгээд одоо намраа ялангуяа тийм одоо манайх шиг юм өндөр уулын бүс урт хугацаатай тийм соор тарих юм бол намрын ихний өдөртөд тэгэл одоо будааны чанар мууддаг, хяруу зөхөд. Тэгэхээр тийм юмудаа сайн онцлогийг тохируулж тарих хэрэгтэй гэж боддог. жил болгон л энэ үрийн асуудал яригдах юм аа. За дутчихвэн. За ирэх одоо жил ингээд бид одоо гаднаас ингэж үр оруулж авах юм шаардлагатай болчлоо. Дотоодоос одоо үрээ хангах юм боломжгүй болчлоо гэл ингээл яриад байх юм. Тэгэхээр дотоодоос одоо бас өөрснөө үрээ бэлтгээд дотооддоо ингээд хангаад явах юм боломж олцсон үнэхээр байхгүй байгаа юм уу? Заавал гаднаас одоо ийм сорт үр авч оруулж ирж тариалах юм хэрэгтэй юм уу? Үрээ хөдөлгөр нь би тийм боддог шүү дээ. Үрээг одоо үрээ идэхээр үнийг идэж нэг дээр үеийн Орсын ард өгөөд шүү дээ. Тэгэхээр одоо энэ аж ахуй эргэлж байгаа хүмүүс үрээ өөрснөө л бэлдчих хэрэгтэй байна. Өөрснөө одоо үрээ сонгож бэлтээ тэргээ сайхан хадгалаад тэгэл тарьж явах хэрэгтэй байна. Тэгэхгүй одоо байдаг будаага намран зарж ичгээл тэгэл хавар үр байхгүй тэндээс гэдэг ийм асуудлууд яригдаад идэв. Тийм учраас тэр аж ахуй эргэлж байгаа хүмүүс өөрөө үртэйгэл байх хэрэгтэй. Миний хувьд бол тэгж л боддгийг. Манай ч юм бол ер нь гадагшаал үр борлуулдаг болохоос гаднаас өрөмөг аавна гэж байдгүй шүү дээ. Ягаад гэвэл бас нэг үр үржүүлгээ аж ахуй учраас. Үрийн бодлого алдагдсан гэл ер нь одоо таарсан тариалан чуулган л ярих юм. Та зүгээр энэ дээр санал нийлэх үү? Үрийн бодлого ч ер нь алдагдаад байгаа л да. Тэгээд яг хөө үрийн бодлого бол аль талдаа л байна. Гаднаас оруулж иж байгаа үр нь бас Монголын нөхцөл тохирохгүй соорчгөл байна. Хоёрдугаар одоо тэр аж ахуй эргэлж байгаа улсууд чинь тусгай дэм өөрийн гэсэн өтрөн байхгүй. Тэгээд одоо өөрийн гэсэн мэрэгжлийн хүн байхгүй учраас хооронд нь будаага холчоод байна шүү дээ. Адаглал одоо нэг машинаа цэвэрдэг ч юм уу эсвэл нэг үрээ цэвэрдэг машин тусдаа, үрээ агуулдаг машин тусдаа. Тиймэрхүү юм байхгүй бол хооронд нь сортой холж байгаа. Тэгэл одоо үрийн чанар алдагдсан гэл ингэж яриад байдаг. Тэгэхээр аж ахуй нэгжүүл өөртөө төгссөн сортоо сонгоод өөртөө тохирсон тэр цэвэр үрээ хадгалдаг савтай тэрийг цэвэрлдэг машинтай тээвэрдэг машинтай тийм л байх хэрэгтэй. Би одоо энэ жил механикцсан одоо Оросын тоног төхөөрөмж тавьсан л дээ. За. Тэгээ одоо энэ механикцсан өдрөм хийгээд энэ нь бол одоо өөрөө будаага шууд цэвэрлээд ялгаад одоо тэжээлийн будаа, үрийн будаа, таварын будаа гэж ялгаад, хогоол зэнийг ялгаад ийм төхөөрөмж тавьчаад энэ жил ажилд ороод байж байгаа. Тэгэхээр одоо энэ чинь хоёрдугаар хүн их юм чинь. Одоо сүүлийн үед энэ тариалан дээр намар ажилдаг хүн олдохой байцсан. Тэгээд ажиллаж байгаа хүмүүс нь одоо тэр бас сүүлийн үеийн хүмүүс л ажил хийж чадвар муутай болсон. Их залхуу болсон. Тэгэхээр одоо манай энэ чинь бол одоо жилд нэг 20-30 хүн ажилддаг. Тэгэхээр одоо энэ механикцын өтрөн байгуулсан 2-3 хүнтэй л ингээл ажил хийгээд болж байна. Тэгээ будаага шууд игээл цэвэрлэл ялгаад доороос нь будаагаа тосч аваад тэгээ тээвэрлждэг. Сүүлийн үед бол одоо жолооч энэ одоо мэрэгж суралт үйлдвэрийн төв гэж байгаа шүү дээ. Энэгээр одоо трактор манжлаач нар бас баг бэлдэж байна. Тэгээ ялангуяа одоо энэ
Австралийн үйлдвэрүүд тусгай мэргэжлийн тийм тоокерчин, гагнуурчин одоо тэр нөө түншний аппаратур тохируулдаг стентчин ийм хүмүүс бүр бэлтгэе байсан байна. Тэгэхээр энийг бүр онцгой тийм бодлогоор ингэж мэрэгчтэнгүүд бэлдэж ингэж Австралийн үйлдвэр одоо ажиллавал бас их зохимжтой юм гэж миний хувьд боддог. Миний манай компанийн хувьд бол яг олон жил болсон учраас аав ээж нь ажиллаж исэн хүмүүсийн хүүхдүүдийг дагалдан гаргаж сургаж байгаад ингэж ажиллаулсан учраас манайд бол тийм трактор компани жил бас дутагдах нь бага байгаа. Бага байгаад. Уламжил болгоод одоо аав ээжийнхээ хийж исэн ажлыг залгуулаад ингэ аваа. Энэ жил 25 онд ер нь борлуулалт яхаар байна. Энэ ер нь яаж дуулчих. За янз бүр л байна одоо. За Яг хөдөөчгөн корпорацаас хүн зарлалцсан байна. Тэгээд тэр гурилын үйлдвэрүүд бол одоо цаанаас бас нэг улсын гурилын үн баригс нэг тийм ярьж хаад одоо бас корпорацийн үнд хүрч тогтохгүй байна л да. Корпорацийн үнээс нэг 50-100 төгрөгөөр доогуур байна. Яг Австралийн үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмжн дээр хэрэгэлдэг сапаас илүү шатахгүй нэг үн нэмэгдсэнтэй холбогдуулаад бол корпорацийн үнийн орчин байвал бас болж байгаа. Гурилын үйлдвэрүүд одоо эндээс ингэж 50-100 төгрөгөөр доогдохтойгоор бол аж ахуйн нэгжүүд бас алдагдал муутал байх гэдэг. муутаал байх гэдэг. Чигийн хорогдол хийгээд, хогийн холцын хорогдол гэдэг, тарианы хорогдол гэдэг хийгээд ингээд янз бүрийн юмудаар ингээд хорогдол хийх гэхээр үн чинь бүр улам л буугаад байгаа. Яг тэр одоо хөөжи стандартаар бариад аваад ингээд энэ үнээр авчих юм бол болоод. Дээг хин ч юм бол одоо чиг зөвхөн чигийг ярихад л үндсэн чанар 17-оос 19 байсан шүү дээ. Тэгэхэд одоо ч юм бол яг чигэн дээр 15 гэсэн ийм стандарт гараад ирсэн. Цавуулга гэх чи одоо 4 ангилчихсан. Тэгэхээр иймэрхүү юмнууд гараад ирэхээр л одоо энэ аж ахуйн нэгжүүд бас хүнд дарамт болоод байгаа юм. Тэгэхээр Австралийн үйлдвэрийн зарлалчийг хүсээд байна л да. Нэгжийн өөрөө өртөхөд одоо 800-аас 900 төгрөг гараад байгаа. Тэгээ одоо удаага нэг сая төгрөгөөр бодлуулах 100 мянган төгрөг л. 1 тонноос нь 100 төгрөг ингээд гараад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ аж ахуйн нэгжийн цаашаа бас үйл ажиллагаагаа өргөжүүлмээр байдаг. Бас одоо тэгэл нэг ажлынхаа ах уу амьдралыг дээшлүүлмээр байдаг. Тэгэхээр дараа жилээс эхлээл нэг үйл ажиллагаа явуулах юм байна л та. Тэгэхээр одоо ямар арга зам байна? Энийг ер нь яаж явах хэвтэй? Зүгээр таны бодлоо. Одоо миний бодлоор бол яг энэ төрөөс жоохон тогтсуулт хийгээд энэ урамшуул гэдэг будааг урамшуулын хаа үнийг нэг жоохон ахиулчих байх зүгээр санагдаад байна. Одоо бол нэг тоонуудаа 80 төгрөг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо энэ байдлаа дүгнж байгаа тэгээд хүмүүс одоо энэ аж ахуйн нэгжүүдтэй урамшууллаа яаж нэг 200 төгрөг болоод өгөх юм бол бас ингээд аж ахуйн нэгжийн цаашаа үйл ажиллагаа явуулдаг төхөмтэй юм гэж боддог. Эсвэл зүгээр төрөөс үн зарлахгүйгээр шууд одоо тэр гурилын үйлдвэрүүдтэйг аж ахуйн нэгжийн гэрээг байгуулад ингээд явцдаг. Хоёрдугаар гурилын үйлдвэрүүдийн үн бага байж болно. Тэгэх юм бол одоо хаврын тариатаас эхлүүлээд гурилын үйлдвэрүүд бас жижигэн өөрчлөлт өгөөд явчихдаг. Тэгэх юм бол одоо банкны одоо бид нар шинэ дандаа банкнаас өндөр хүүтэй зээл авч явдаг асуудалтай. Тэгэхээр одоо тэр гурилын үйлдвэрүүд нь үнэхээр тэгээд өөрчлөлт өгөөд явчих юм бол бид нар чинь зээлийг хөгжүүлэхгүй. Тэгээд ингээд ирэх юм бол намар бас будаага жижиг хямдруулаад өгчих. Баяраар ингээд хоорондоо холшоод ингэж ажиллавал надад бас зүгээр санагддаг. За баярлалаа. За тэгэхээр бид энэ удаа Арангаа аймгийн төвшрүүлэх сумд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг Багангай компани захирал Монгол улсын зөвлөх бөгөөд Монгол улсын Гавьяа тахир намч Жавхлантай ярилцлаа.